Монгол явж байгаа юм уу? Yeah? Өвөө мэдрэг авчих юм уу? Yeah? And your cousins? Yay! Oh my god, чи энэ олон ачааг ээжтэй өргөлцөх үү? Хот явж байгаа шүү дээ миний өөр. Make a wish. Say. Say travel. So yummy. Yeah? За ингээд 4 настай 11 сартай 2 хүүхдэд авахлаа Монгол явах гэж байна. Нөхөр маань Сидней явсан гэсэн болохоор том хүн маань багаж өгөө. Бид нэр ингээд горлоо авцсанаас болоо. Бидний ээж хаягаар ниссэн 2 хүүхдэд явж байгаа юм байна гэхэд хажууд талд маань илүү судал гаргаж өгсөн. Тэр нь үнэхээр хэрэг болсон. Тэмүүжин бол 2 хөлөөжигээ сайхан 2 судал дээр гэртээ унтж байгаа юм шиг л унтсаар явсан. Тэмүүжин ээж өөр хаана ирсэн? Mom, look at that small airplane. Mongolia. Man, take photo for me. Man, take photo. Yeah, baby horse-ыг унаг гэдэг байхгүй миний өөр. Унаг гэдэг. Ата. Арчна миний өөр. Майгоо. Come. Okay. Оо. Өглөөний асфальтаас нэг иймэрхүү шүү дээ. Хоо. Яартад. Яа. Оо тасгай. Үнэн гоё. No. Хаврын сэрүү. Юу ч юм шиг. Вау. Ээж өөрчн бүр ажилд орсон мэн штэ. Юу хийх гэж байгаа уус энэ? Мод тарих гэж байгаа юм уу? Мод тарина гэж өөр. Тийм мод тарина. Аавч хоёр ингээд хашаага тойруулаад мод тарьж байгаа юм байна. Тэр нөхлөө хийш үү миний өөр. Мундаг юм бэ яасан бэ өөрч. Аавч хамаа сүтээ гараа хөдөө гарч бидэн мод арай сүлийг 15 жил маш гоё эко амтлаар амьдарч байгаа. Бид нэр 5 сарын сүүлээр бичсэн болохоор яг ногоо цагаа тарьж мод үржүүлж ногоо үржүүлээ суулгадаг яг тэр цагаар бичсэн. Юу л атсан өдрөөс ахвалаад тийм битээр мод зарж хүлэмжүүлсэлцэж гээд гадаа ажил хийсэн. Тэмүүж маш гоё санагдаж байгаа шиг байсан. Хүмүүс үнэхээр дуртай надад хийсэн. За. Сайн дар миний өөр. Яасан мондөг ээж өвч. Эмээ өвөр нь ч зөндөө юм тарсан байна. Яг юу ч байгаа. Энэ одоо өрцөө гэж танаад байна. Тэднээс өрцөө харагдаад байна. Sorry? Yes. Тишээгээ миний өөр тишээгээ хол цац. Good. За хоёр хүүхэд нь аавч хоёр төр үлдчихэж байгаа. Би ингээд энэтхэг орс 1 сар болох гээд явж байна. Өглөө 6 цаг гээд гэрээсээ гарч байна. Манай хоёр таг гомтаастай. Тэмүүж намайг явна гэдэг мэдчихэж байгаа. Рита тэгээд хөрхийн амтан жоох юм чинь ойлгохгүй. Босоод намайг жоох хаах. Тэгээд жоохон уйлж байгаа л гарч ирлээ те. За ингээд 5 жил гэсэн хэлсэн йогийн агсан сайтны багшийн сургалтандаа суухаар энэтхэг рүү явах гэж байна. За тэгээд хоёр хүүхдээ орхиод уйлж гарсан ч гэсэн яг Улаанбаатар тэрэнгүүдээ бас ингэж 1 сарыг өөртөө зориулж чаддаг. Бас хүүхдүүдийн маань хараад өгөх аав ээжтэй байх ямар сайхан бэ гэж талархаад айгүй баярлаад догдолж эхэлсэн.
Тэгээд л багын найздаа эргэлж байгаа онгоцны буудлын руу хөргүүлээд одоо энэ тэглөө нисэх гэж байна. Жохон байхасаа ирсэн хамгийн сайн найз минь эргэлж өгдөг дөө чамдаа. За одоо бол яг гоё completely technology detox хийдэг цаг гэрлээ. So I'll be completely offline. 7 сарын 5 хүртэл. So yeah, I'll see you then. Хүүхдгөө ингэж ганцаараа явах бас айгүй юм байлээ. Нэг юм мартаад байгаа юм шиг санагдаад. Тэгэл хөөрхөн шавийнхаа өгсөн номыг унших зав гараад ном уншаад айгүй тухтай наргуу хоол энтрэдэд айгүй гоё явсан. Нэр Хонконгны сонсны бодол дээр энэ айгүй гоё хоолны газар байлаа хэрвээ Хонконгоор дамжиж нэвсэж байгаа болвол. За өхнөөс нь гарах харай болог байгаа болохоор өхний саалтар аваа явж байгаа. Тэгээд хөө оройрхон саагаад яваад байна да. За ингээд өсөн хүлээсэн энэтхэг бол 9 жилийн дараа иргэн ирлээ. Иргэн ирэх мэдрэмж үнэхээр гайхамшигтай байсан. За за одоо ингээд 7 цаг 6 hours was it? Around 6 hours. Rishikesh to машинаар явна. Oh my god guys, I've made it. After 2 flights and 7 hours of overnight drive, I finally arrived at the yoga ashram tucked deep in the Himalayan mountains, a true paradise that can only be reached by foot. This is where I will be immersing myself in the ancient science of yoga to complete my advanced teacher training program, something that I've been dreaming for nearly 5 years. The drive from Delhi to Rishikesh was overnight, and somehow I'd managed to get a few hours of sleep. Despite the chaos of traffic and that non-stop honking, something that is so uniquely India. As we entered the Rishikesh, I woke up to a familiar energy of the holy place. It was my second time here, and yes, it did bring tears to my eyes. And from the town we drove up the hills. Cars can't go any further. The ashram is only accessible by foot. So with my suitcase and a full heart, I began a steep 30 minutes of hike up the mountain. Namaste. I passed by beautiful local people and said namaste to them. And here I am surrounded by silence, trees, and sacred energy. This truly feels like paradise on earth. And now it's time for me to go offline, turn inwards, and let yoga guide me home once again. За ингээд йогийн багшийн агсан шатны сургалт маань ийм гоё өглөөний нартай эхэлж байна. Энэтхэг улсад ариун аялал бүхэн галын төлөөс эхэлдэг. Энийг хаван буюу ведийн галын ёслол гэдэг бөгөөд йогийн замлаар алхахж буй бидний замыг тэгшлэхийн тулд хүндэт ламыг урьж байгаад хийдэг зан үйл. Бидгийн эмийн ургамал ариун мантраг галт өргөсөн. Энэ нь өөрийгөө даатгах, ариусгах, өөрчлөлтийг дуудах бэлэг тэмдэг гэсэн үг. Галт үрлцхийн хэрээр бидний эргэлзээ айдас өнгөрснийг шатаан арилгаж, шинэ ойлголт, чин сэтгэл, сэргэлтийн орон зайг нээж байна гэсэн үг. Галын дараа бид чимээг өхөн зэрэгцэн алхаж, амьдралын бэлэг тэмдэг болсон ариун модыг хүндэтгэлтэйгээр тойрон мөргөлүүлсэн. Бид залбирч ариуслын бэлэг тэмдэг болсон улбар шар цэцгийг хүлээн авсан нь дотоод аялалдаа авч явах нам гүм адислал мэт надад санагдсан. Энэ бол зүгээр нэг зан үйл биш, сэтгэлийн нээлт бөгөөд йог гэдэг маань биеийн дасгал биш. Зүрх сэтгэлийн чин үнэнж байдал юм шүү гэдгийг бидэнд сануулсан гайхамшигтай агшнаар хөтөлбөр маань инхүү эхэллээ. Миний хувьд энэ мөч, энэ гал, энэ мод жинхэнэ ариун эхлэлийн бэлэг тэмдэг байсан.